Бас нэг зүйлийг би хэлэх юм байна. Хамгийн боломжтой байгаа нь бас нэг зүйлийг одоо ингэж хасах боломжтой байна вэ? Одоо ингэж бид нар том хөрөнгө оруулалт тавьсан байгаа. Тэр чинь бүгдээр валют болж гадагшаа гараад байгаа. Нүүрсээр олж ирсэн мөнгөө буцаа гаргачаад байгаа. Тэгэхээр миний хувьд бол илүү одоо янз бүрийн зардлуудаа зүгээр яг нэг нэг хэлэхэд одоо манай энэ төрийн засгийн айлчлал бол маш том зардалтай байна. Их хурлын гишүүд одоо 20-30 явж явах шиг энэ зардлуудаа хэмнэл яасан юм бэ гэж байгаа байхгүй юу? Хөрөнгө оруулалтаа бодиттой хөрөнгө оруулалт тавь. Тийм ээ бодиттой хэрэгж хөрөнгө оруулалт тавь. 14 мегага эренблээ гэж байгаа. Тэг эренблийн зүйтэй байна гэж мэдэж байгаа. Тэрнээс бүгдийн зэрэг хэрэгжилж чадахгүй шүү дээ. Тийм учраас төсвийн зардлаа хэмнээ төсвийн тодтгол дээр юу дахиж эргэж харахгүй бол бид нар нүүрсний үнээр л амьдраад байна. Тэрэн дээр л одоо дүгнэлт хийя гэж. Урсгал зардал маш богино хугацаанд их хэмжээгээр. Маш хэмжээгээр нэмэгдэж энийг байгаа. одоо Одоо тэгээд захиргааны дулааны өссөн тогтмол зардлууд нэмэгдэж байгаа, урсгал зардлууд тэртээ төрөг нэмэгдэж байгаа. Эргэжил төсвийн зардал дахиад нэмэгдэх нь ойлгомжтой болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хөрөнгийн зардлууд, бус зардлуудаа хэмнээ энэ томилтын зардлын тэрэ багасгая. Олсон орлого бүгдийг нийтж амьдардаг болио л гэж. Ингээд баялаг сангийн тухай хууль дээр улсын төсвөр хайгуул хийсэн стратегийн одоо уул уурхай 34-өөс 51% улс авах тухай яригдж байгаа. Энэ тал дээр таарн ямар хувь байр суурьтай байгаа. Би бол тэнд маш зүгж бодож. Ягаад гэвэл би хуучин сангийн яамд ажиллаж байхдаа МСС ухаан худаг гэдэг ордын 5% нь авч үлдсэн нэртэй мөртлөө нийт нөөцийн 50% нь авч үлдсэн байна. Улсад бид нар 95% нь буцааж өгүүлэх гэж тухайн үед ярьж ирсэн. 5% нь юугаа авч үлдсэн бэ гэхэл ухаан худаг гэж өрмийн аваад үлдсэн юм байна. Хамгийн шударга ус зүйлийг хийсэн. Тухайн үед одоо ерөнхий сайд байсан, тухайн үед одоо шийдвэр гаргасан улсууд энэ дээр бас заавал хариуцлага хүлээх ёстой л би бодож байна. Яагаад мэдсээр бийж тэр өрмийн өгчөж байгаа юм, тийм ээ? Нийт талбайхаа 95% буцааж өгсөн гэж байгаа. 5% нь авалт үлдэхтэй зөвхөн хоосон хэсгүүд нь өгөөд тэгээд явсан тийм зүйлийг хийсэн байгаа. Тэгэхээр энэ бол би заавал энэ хариуцлага хүлээх ёстой гэж байгаа. Дөрөв мөнгө хэсэгт хэдэн хүмүүс нэр дурдлаа шүү дээ. Тэр дунд бас хэд хэдэн хүнийг нэрийг нэмж хэлэх ёстой байсан. Тэрийг хэлээгүй. Жишээ нь одоо тухайн үед ерөнхий сайдаас зөв батлуулаас авахгүй олон хүмүүсийн асуудал байх ёстой гэж би үзэж байна. За